Дэлгүүрийн лангуунээр өнгөнгөөр игнэн харагдах хамтлагч юуснууд баярын үеэр хундаг тулган ориглуун дарс хоодой гжигдсэн хүүтэн хийж үлсэн ундаа гээд та бидний анхаарлыг түүхийн аль ч цаг үед татсаар ирсэн шингэн хүнсний талаар та хэр ихийг мэдэх вэ? Шингэн хүнс гэдгийг цэвэр уснаас бусад ууж болохоос бүх шингэн зүйлс гэж ойлгож болох бөгөөд ерөнхийд нь хоёр ангилдаг. Согтууруулах төрлийн бодис агуулсан болон агуулаагүй гэж. Алкогол агуулаагүй шингэн хүнс гэдэгт ундаа, жуус, жимсний шүүс, содда ус, сироп, кофе, цай, энерги ундаа зэрэг багтана. Харин алкогол агуулсан шингэн хүнс гэдгийг шар айраг, нэрмэл, спирт, дарс болон бусад алкоголны төрлийн зүйлс хэмээн ойлгож болно. Түүхийн үн эртний үе буюу манай эртний өмнөх 7000 онд хамгийн анхны алкогол агуулсан шингэн хүнс болох мид үүссэн гэж үздэг. Судлаачид энэ ундааг шар айраг дарсны алинтай ч төсгүй тусдаа бие даасан цогтуурлах ундааны төрөл бөгөөд зэрлэг усан үзэм зүгийн бал будааны орцтой болохыг тогтоосон байна. Харин хамгийн анхны алкогол агуулаагүй шингэн хүнс юу вэ гэж юу? Мэдээж энэ бол сүү. Ийхүү түүхийн авцад шингэн хүнс хүний хэрэгцээ шаардлагын дагуу хувьсан өөрчлөгдөж өнөөдөр бид нэр төрлийг нь тоолж барамгүй тийм олон болжээ. Тэгвэл шингэн хүнсний зах зээл хэр том бэ гэж юу? 2022 оны байдлаар Дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хэмжээ 1.8 их $80 үнэлгийн төрсөн ба ердөө 2 жилийн дараа гэхэд 2 их $80 төрөх төлөвтэй байна. Энэ нь бараг Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Apple компанийн үнэлгээтэй тэнцүү гэсэн. Ийм том зах зээлтэй тул шингэн хүнс үйлдвэрлэгчдийн улсынхаа эдийн засагт үлэмж бөгөөд бодит нөлөө үзүүлж чаддаг. Дэлхийд даяар нэг өдөрт дунджаар 55 тэрбум шингэн хүнс үйлдвэрлэгдэн дэлгүүрийн лангуун дээр өргөдөж байна гэхээр харагчгүй биз. Жилээс жилд энэхүү зах зээл ийхүү тогтвортой өсөж буй гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ, орлогын өсөлт, амьдралын хэв маяг, хурдцтай хотчлт зэрэг юм. Хэрвээ танд дэлгүүр орох бүртээ заавал уух юмтай гардаг найз байдаг бол тэр найзтай нь маргаангүй энэ зах зээл дэх том хувь нэмэр оруулагч юм. Найздаа дуулгаж баяр хүргээрэй. Харин таны ундаанд дурлагч найз шиг өөр олон нөхдүүд эсвэл энэ видеог үзэж байгаа танд эдгээр компани аль нь хамгийн сайн хүрэх вэ гэдэг бол энэ аврах зах зээл дэх тоглогчдын гол асуудал. Шингэн хүнсний экспорт маш өрсөлдөөнтэй талбар бөгөөд хэн хүчтэй зах зээлээ атгах бичигдээгүй хуультай. Энэ үлэмж зах зээлд европчууд толгой зогтөг бөгөөд дэлхийн нийт зөөлөн ундааны борлуулалтын 3/2-ыг дангаараа бүрдүүлдэг. Харин энэ өрсөлдөөнд удаах байр нь дэлхийн нийт экспортын 19%-ийг бүрдүүлсэн Аз төв орсон бол шагналт 3-р байранд экспортын 10%-ийг бүрдүүлэгч Хойд Америк жагссан байна. Харин нийт шингэн хүнсний зах зээл тэргүүлэгч топ компаниудыг жагсаагаад харвал Coca Cola, Nestle, PepsiCo, Starbucks, Heineken, FAMSA, Suntory, Diageo, Asahi. эдгээр компаниуд тус бүртээ тухайн улс орондоо төдийгүй бусад улс орны эдийн засагт ч нөлөө үзүүлэх чадвартай. Жишээ нь Дэлхийн хамгийн том шингэн хүнсний үйлдвэрлэгч болох Coca Cola компани гэхэд дотроо 500 брэндийн 3500 өөр нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ба хэрэв та өдөр бүр нэг бүтээгдэхүүнээс нууж үзвэл нийт 9 жил шаарддаг гэд бодтоо. Тэгвэл манай улс энэхүү зах хязгаар нь үл мэдэгдэх их далайн хаана явж байна гэж юу? Гадаадын аялж оронд аялж байгаад Монгол брэндийн бүтээгдэхүүнүүдийг авч явуул гоё биш гэж юу? Аз олоход улсын томоохон үйлдвэрлэгчдийн ачаар энэ тийм ч холын мөрөөдөл биш болжээ. Хүнсний уугуун үйлдвэр АПУ ХК компани гэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд экспортоо нэмэгдүүлэхээр зорьж ойрын жилүүдэд урт хой төвшүүд рүү арх шар айрагны төрлийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай экспортлж Оросын 326 худалдааны цэг, Хятадын 138 салбар дэлгүүр болон онлайн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалах болов. Өнгөрсөн жил гэхтэл АПУ компани Хятад дахь борлуулалт өмнөх оноос 400%, Орос дахь борлуулалт 220% нэмэгдснээс харвал бараг л 13 дугаар зууны үед Монгол угсааны аймагуд Хятадын цагаан хэрмээс Оросын байгаль нуур хүртэл эзлэн давталсан шиг их тэлэлтийн бодлого баримлаад байна уу гэлтэй. Түгэж барахгүй АПУ компани өмнөд Солонгос, Япон, Америк, Европын орнууд руу экспортоо аль хэдийн хийгээд эхэлчихсэн гэж байгаа.
Саяхан тэд Оросын албаны улсын хамгийн том шингэн хүнсний олон улсын 29 дахь удаагийн Продэкспо үзэсгэлэнд бүтээгдэхүүнүүдэд дэлхийд таниулахаар оролцсон. Үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улсын 2660 гаруй томоохон компани 115 гаруй улсын сүлжээ дэлгүүрүүдийн төлөөлөл ирж жил бүр ямар содон бүтээгдэхүүн гарч байна, дэлхийн чих хандлага ямар шуухан байна гэдэгтээ танилцдаг. Манай компани нь АПУ компанитай хамтран ажиллаад 4 жил болж байна. Энэ хугацаанд бид нэлээдгүй амжилтанд хүрсэн. Манай талаасч тэр, АПУ талаасч тэр бид ажлынхаа үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Түүхэн хувьд Монгол улс болон Татарстан их ойролцоо. Бид их төстэй бүтээгдэхүүн, төстэй брэндүүд үйлдвэрлэдэг нь хамтын ажиллагааг амар болгодог. Бид Татарстанд манлайлагч нь бол АПУ компани гэсэн өөрийн зах зээл дээр манлайлагч. Энэ нь бидэнд сайн хоршиж, хамтран ажиллах, брэндүүдийнхээ потенциалыг харах боломж олгож байна. Ийхүү дэлхийн олон улсын шингэн хүнс үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнүүд донд манай улс өөрсдийн үндэсний брэндүүдэд амжилттай танилцуулаад ирсэн билээ. Тиймээс үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдэд дэлхийн аль ч улсын дэлгүүрийн лангуунаас худалдаж авах цаг тун удахгүй боломжтой болох нэ. Учир нь хүн уух зүйл дурлсан хэвээр байгаа цагт энэ зах зээл хизээч агшихгүй төдийгүй уламт хэлсээр байх болно. Эцэст нь та одоо яг юу уумаар санагдаж байна? Кофе, цай, эсвэл дарс уу? Юу уумаар байна түүнийг уучгаж байгаарай. Lemon Press Stories сурлын ээлжид дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Таны мэдхгүй гайхахаас эхэлнэ.